За одоо англи хэлний 1004 гэдэг одоо миний бичсэн 50 гаруй номын дундаас хамгийн одоо өмнөө барьдаг сурах хүчиг болох одоо энэ 200 гаруй хуудастай англи хэлний 1004 гэдэг номныхаа одоо тайлбараар та бүхэндээ одоо хичээлээ хүргэж байгаа. За тэгээ синтекс буюу өгүүлбэр зүйн төвшөнд бол одоо хичээл маань үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр бол би та нарт одоо энэ энгийн үр дагаврыг заахтаа одоо нийлмэл өгүүлбэрт бол хавсарсан нийлмэл өгүүлбэр болон угсарсан нийлмэл өгүүлбэрийг хэд хэдэн цаашаа болон нааша холбоосуудыг ашиглаж болдгийг тайлбарлаж хэлье. За тэгэхээр одоо энэ so, that's why гэдэг маань болохоор conjunction буюу нааша холбоос. За энийг бол тиймээс, тийм болохоор гэд холбочдөг. Тухайлбал одоо he was ill, that's why гэсэн чиглэл болно. So he didn't come here гэдээ ярьчих болно. За мөн одоо тиймээс тэр энд ирээгүй гэд. За мөн he was ill, therefore he didn't come here гэд угсарсан нийлмэл өгүүлбэрийн холбоосоор бас холбож болно. За тэгэхээр тэр өвчтэй байсан. Тийм болохоор тэр энд ирээгүй гэд одоо ингээд гурвангийн л адилхан орчуулдаг ийм учиртай. Харин as a result, as a consequence, consequently гэдэг энэ цаашаа холбоосоор болохоор сайн муу янз бүрийн үр уршгийг бол зааж болно. За тэгээд үүний үр дүнд гэдэг аятайхан үр дагавар байвал заажхан тааруухан байх юм бол үүний уршгаар, үүний харгаагаар гэдэг ингээд дамжуулцдаг байгаа. Тухайлбал одоо the modern farming methods have destroyed the habitat of many birds. As a result, that's why consequently, as a consequence алинч болно ингэж холбож байгаад their numbers are in decline гэж. За орчин үеийн аж ахуй эрхлэлтийн арга барилууд олон одоо шувуудын оршин тогтнолыг устгахад байна. За тэгээд тааруухан юм ярих гэж байгаа нь мэдэгдэж байгаа учраас үүний уршгаар тэдний тоо толгой нь буурчаад байна. Цөөрчөөд байна гэх мэт. Харин subsequently гэдэг маань болохоор аажимдаа тэгсхийж яагаад яван явсаар ямар одоо үр уршигт хүрсэн бэ гэдгийг нь бол заадаг байгаа. За тухайлбал одоо soon after the fire төмөр гартны дараагаар удалгүй the arsonist гэдэг маань болохоор санаатаагаар галт тавьсан гэмт хэрэгтнийг хэлдэг. The arsonist was arrested. За тэр гэмт хэрэгтэн бол баривчлагдсан. Subsequently яван явсаар тэгсхийж яагаад аажимдаа the arsonist was sent to the jail. За тэр санаатаагаар галт тавьсан одоо гэмт хэрэгтнийг шоронд хийсэ гэх мэтлэнгээр бол илэрхийлдэг байгаа. За харин гол өгүүлбэр дотор одоо сүржин байдлаар хүч нэмцгэр бодруулаад сөв сачаар мөн одоо дайт холбоостойгоор дамжуулж болдгийг бид нар дараагийнхаа тайлбар дээр хэлнэ. За тэгэхээр энэ одоо холбоосуудыгаа баттгаад олон дасгал дээр ажиллаж баттдахыг гэвэл одоо англи хэлний 1004 гэдэг номноос маань одоо та бүхэн үзэж болно. Баярлалаа.